За сайн байцгаана уу. Ингээд өнөөдөр 2026 оны 6 сарын 26-ны өдөр маань одоо 2006 төгсөлтийн маань 20 жилийн ой болж байна. Тэгээд энэ сайхан өдөр ингээд анги хамт олноороо одоо маш олуулаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр цугларсан байна. Тэгээд одоо яг энэ мөчид ангийнхаа одоо хүүхдүүдээс сэтгэлийн сонсоод явъя. За хамгийн түрүүнд ангийнхаа даргаас авчий те. За сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За 2026 оны одоо энэ өдөр 20 жилийнхаа уулзалтанд орж байна. Тэгээд сэтгэлдээ хэлээж. За үнэхээр гоё нэ. 20 жилийн дараа ингэж олуулаа цуглана гэж ястаа бодсонгүй. Бараг бүгд ирсэн байна. Амар гоё нэ. Сэтгэл маш өндөр байгаа байна. За дараа нь октоодоос хэнээс авах уу? За даваач углаасаа асуучья. За манай даваач маань одоо Хамбог цумаас ирсэн байгаа. Хол нутгаас ирсэн байгаа. За ингээд сэтгэлийн сонсъё. За ингээд 20 жилийн дараа ингээд ангийнхаа хамт олонтойгоо уулзж байна. Үнэхээр сэтгэл маш өндөр байна. Ерөөсөө ингээд ирээгүй амар их удацсан. Аймаг дээр ирсэн ч гэсэн нэг төрхөн хугацаанд ирээд явдаг болохоор ангийнхан маань яг хэвээрээ өстой гоёороо байна. Үнэхээр сэтгэл өндөр байна. За баярлалаа. Тэгээд гоё өдрүүдийг маш гоё дурсамжтай сайхан өнгөрөөцгөөе. Дурлалд орсон хөнгөн гонгаар сэтгэл дүүргээ мөнгөн хонхны жингнэх дуунаа холдож боломгүй хөлмөс урснаа ас хязгаарт жигүрдэлгээд хүслийн шоу дүүлнислээ. За сайн байцгаа манайхаа. За өнөөдөр ингээд 20 жилийн өмнө болж байна. Тэгээд манай ангийнхаа манай хамт олон цугласан байна. За сайн байна уу багшаа? Сайн байна уу багшаа? За манай багш ирсэн байна. Манай багш бол өчигдөр өнөөдөр анги хамт олонныхоо. За багш өнөөдөр ингээд 20 жилийн уулзалт болж байна. Та ингээд сэтгэлдээ хэлээч ангийнхаа. За 20 жилийн агаар уулзж байгаа ангийнхаа шавнартаа уулзж байгаадаа баяртай байна. Бүх шавнартаа 20 жилийн ойн баярын минь төргий сайхан баярлаарай гэж хэлээ. За баярлалаа багш, танд ч гэсэн баярлалаа. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Баярлалаа асууцгаая. За, эрхэм хүндэт шавнаар та бүхэндээ 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Баярлалаа. За, өнөөдөр та бүхэнтэйгээ дахин уулзаж сургуулийн хамтаа өнгөрүүлсэн он зул жилүүдийг эргэн дурсах гэж байгаа энэ үйл явдал нь багшийн хувьд бол үнэхээр сэтгэл хөдлөсөн, догдолсон, баярлсан, хөөрсөн тийм торгон мэдрэмж, торгон мөч байна. Та нарт ч гэсэн мөн адилхан ийм мэдрэмж төрж байгаа ах гэдэгт итгэж байна. 20 жилийн өмнө би баярлсан, хөөрсөн, догдолсон, мөрөөдлөөр дүүрэн та бүхнийг энэ ангийн босгоор, энэ сургуулийн босгоор амьдралын их замд өдөж гаргаж ирсэн болвол 20 жилийн дараа өнөөдөр өөрөөсөө салбарт амжилтыг бүтээсэн улс орон төр нийгэмд үнэт хувь нэмрээ оруулсан өөрийн гэсэн байр суурийг бүтээсэн гэр бүл үр хүүхэд хань ижил аав ээжийнхаа өмөг түшиг баяр бахархал ноён нуруу болсон том хүмүүсийг хүлээгээд аваад зогсож байгаадаа үнэхээр их баярлж байна. Амьдрал та нарыг янз бүрийн замаар хөтлөөд явсан ч энэ сургуулийн анд нөхөрлөл сурагчийн он жилүүдийн дурсамж хамтдаа суралцж байсан, баярлж хөөрж байсан, инээж гуниж байсан энэ бүх үйл явдал бол сурагч насны энэ дурсамж гэдэг бол хизээд хамгийн үн цэнтэй дурсамж байдаг юм байна.
Тэгэхээр бид нар өнөөдөр энэ сайхан үн цэнтэй гэгэн сайхан дурсамжаа сэргээхээр, сэдрэхээр тэрийг уудлахаар өнөөдөр энд цугласан байна. 20 жилийн хугацаа гэдэг бол хүн хэлэхэд богинохон мэт боловч энэ бол урт хугацаа юм байна. За 20 жил гэдэг энэ он цаг хугацааг бид нар тоолж өнгөрүүлдэггүй. Тоолоод 1-2 жилгээ тоолоод өнгөрүүлдэггүй. Энэ 20 жилийн хугацааг бид дурсамжаас дурсамжид, ололтоос ололтод, ухаарлаас ухаарлд шилжиж энэ он цаг хугацааг туулж өнгөрүүлдэг юм байна гэдгийг та бүхэн ойлгосон бах, мэдэрсэн бах. Одоо би өөрөө та нараас нөхө олон насны зөрүүтэй биш болохоор яг мөн адилхан та нартай адилхан энэ цаг хугацаанд суралцж, ухаарч, ойлгож, алдаж, онож энэ цаг хугацаа энэ мөч дээрээ та нартайгаа хамт эргээд уулзж байна. Сайхан байна. 20 жилийн өмнө багш нь 10 дугаар анги төгсгөч чинь та нарт нэг гэрийн даалгавар гээд өгсөн юм аа. За одоо та нар санаж гин үү? Тухайн үедээ мандахлаа миний санах юм. Мандах чи ер нь хизээдээ их нялун байхгүй юу? Бичиж аваад карманд хайсаа оройн надад багшаа нэг би одоо бичиж тэмдэглээд авчлаа. Одоо 20 юу дараа тантай насан туршдаа хадгалнаа ч үлээ. Хаана байна уу? 20 жилийн өмнө та нарыг 10 дугаар анги төгсөж хаад багш нь өөрөө залуу багш байлаа. Дурсамжийн хичээл орно гэдэг бол тухайн үедээ бас л хариуцлагатай, үн цэнтэй, дурсамжтай зүйл учраас их анхааралтай хандаж байсан юм. За тэр үедээ би асууж хахад багш нараас асууж Ахмад багш нараас дурсамжийн хичээл дээр юу заадгийн, ямар гэрийн даалгавар өгдгийг ингээл юу заадгийн гэхээр усг ингээл заанаач гэдэг юм уу, гэрийн даалгавар өгнө гэхлээр одоо мөрөөдлөө бичээрээч гэдэг юм уу, зорилгоо тодорхойлоорооч гэдэг юм уу, ингэдэг юм байна гэж хэлж ер нь нийтлэг тийм байсан. Тэгээ тэр үедээ би бодож ирсэн байхгүй, нэлээд сайн бодож ирсэн. Хүүхдүүдийнхаа, шавнарынхаа амьдралд нь чиг шугамыг заасан нэг сайхан тийм үн цэнтэй даалгавар өгөх юмсан гэж бодож агаад хүний дайтай амьдарч яваарай гэдэг даалгаврыг өгсөн. Та нар өнөөдөр шууд санахгүй тулгамдаж байгаа ч гэсэн багшийнхаа өгсөн даалгаврыг хизээч мартаагүй маш сайн биелүүлж өнөөдөр тийм байсан өнөөдөр миний өмнө гээд нүдэн дээр минь ил тод харагдаж байна. Үнэхээр их бахархалтай сайхан байна. Хүний дайтай амьдарч яваарай гэдэг энэ өөрөө сургаал үг юм, сургамж үг юм, захиас үг юм, даалгавар үг юм. Өөрөө их нэг талаас харахад их энгийн их даруухан мэт боловч нөгөө талдаа хүний дайтай амьдарч явна гэдэг бол маш том өргөн агуулгатай, философи утга агуулгатай, хүн болгоны хинч хилээгүй байсан ч дотоод ертөнцийн оюунда байнга тунгааж авдаг, эрхэмлж авдаг ийм сайхан сургаал үг юм аа. Энэ үгийн даалгавар өнөөдрийн бидний уулзалтаар дуусгар болохгүй. Цаашдаа миний шавнар амьдралынхаа туршид хүний дайтай амьдарч явна гэдгийг маш сайн эрхэмлэж явах ёстой юм шүү. Эцгийн дэрэн туусан цэцээ ахиад урахгүй. Яг нэгдүгээр байранд онцлогтой тэмцээн нэгдүгээр нэгиндээ 3-ийн За хамтдаа тайснаар жишээ шагнаад нөө. Цанцан дээр минь ягаан бэхэлээ ахяд тусахгүй саруулэг минь ертөнцөд ижилдсэн сайн нөхөдөө ердөөч мартахгүй ангийн хахалгыг гөлхөн халаа Андрайхан насаа үлдээл баяртай. Юу нь яг зөв. Сега гурван үеийг шагнал харна. За энэ запутын хоног шагнал ямар ч ихтэй
хэд яагаад ийм үгд байгаа вэ гэхээр энэ хавьд ажиллагаа тогтоо оролцдог наадад таа үгүй ахтай ажилтгүй тийм хүмүүсийг сонгож өгч байгаа шүү. Ингээд яагаад тийм үчиртэйг бүгд ажиллаж байгаа төрийн албаны ялангуяа ингээд одоо багш төрийн албаны хүмүүс цагаараа одоо би наадад ингээд наадад аваа ярьдаг. 아직도 허가를 못 누리는데 이 공부만에 남은 어린이가 서울대가 팀 우차스 팀 우주들이 성공치 이 자기들 없지만 네 이들이 누구였어 아기 누구였어 아까 그랬죠 나에게 나쁜 어머니 우리 아빠 성공인데 베이직 아니 잘되다 Зоргойша. За туул. За ингээ 20 жилийнхаа уулзсан дээр одоо би ингээ чамаас ангийнхаа хамгийн ихсэн асуулт асуух гэж байна. За тэгээд энэ яриад. За манай ангиас те хамгийн их өөрчлөгдсөн хүн хэн байна? Өөрчлөгдсөн. Чиний бодлоор өөрчлөгдсөн хэн бэ? Өлзөө шиг. Өлзөө шиг юу өөрчлөгдөж байна? Шонхор хамаараа. За болно. За найзаас асуулт асууна. За. Манай ингээд одоо хамгийн залуугаар харагдаж байгаа хүн хэн байна вэ? Хамгийн залуугаараа тий. Хамгийн залуугаар 20 жилийн хараа. Даваа жаргал юм уу? Даваа жаргал юм. Тий. За, баярлалаа. Манай ингээд хамгийн хөгжилтэй хүн хэн бэ? Хөгжилтэй хүн. Ер нь хөвгүүд аим хөгжилтэй шүү дээ. Бүрнээ бас хөгжилтэй гэдэг. Хамгийн хөгжилтэй нь мандах шүү дээ. Мандах хамгийн хөгжилтэй. Тэнэ. Найза, манай ингээд хамгийн загварлаг хүн хэн бэ нэ? Өндөр байна. За. За хосоо асуулцгаана. За манай ингээд 10 жилдээ хамгийн их хичээлээ соцордог
хүн хэн байсан бэ? Мандах. Зя. За бүрнээ найз манай ангийн хоёр банд чи хосоо ээгийн хоёрыг. Тий. Хиний нүмсэж хиний налгадах вэ? Заавал энэ хоёр юм уу? Тий, заавал энэ хоёр дээр налгадах юм. Бүш хойлонгийн налгадаж болох юм уу? Болохгүй аль нэг Бүш хойлонгийн үнсээд хойлонгийн налгаччих. болохгүй. Тийм үү? За. Яасан тэнийг хар дураагүй гэдэг байхгүй. За. Ямар тэнийг ямар зам мэдгүй наадах өөр хүнээс асуугаад байгаа байхгүй. Би гоо. За. Очоод зүгээр үйлдэлээ харуулчих уу? Үйлдэл харуулж болно. Үйлдэл харуулахгүйсэн юм уу? Хийж үйлдэл хийж. За, чи За баярлаа. Уулын зүгээр хариулах гэсэн чинь шууд өөрөө үйлдэлээр хийгээ явчихсан. За баяргасаа. Баяра манай ангид одоо хамгийн таалагч явдаг охин юм бэ? яасан юу гэдэг юм бэ? Андерсон. Бүгд. За хосоо. Найз өөрийгөө амтантай зүйрлвэл ямар амтан байх вэ юм бэ? Баавгай гэж яах. За ээгийн найз одоо өөрийгөө амтантай зүйрлвэл ямар амтан байх вэ юм бэ? Би морил өгсөн да. За хэмэртэй тийм ээ? Хэмэртэй. За баяраа найз чи өөрийгөө амтантай зүйрлвэл ямар амтан байх вэ юм бэ? Луу. За бүрнээ найз амтан байсан бол ямар амтан байх вэ юм бэ? Туулаа. Яагаад? Дигдэл өсрэл. За Батбаян найз амтан байсан бол ямар амтан байх вэ юм бэ? Ямар амтан байх вэ? Юу н өмнө тэгж бодож Би яг туулаа гэж хэлэх гэжсэн чи туулааг хэлчихлээ. хамаагүй шүү дээ. Тийм үү? Тэ давтчих өгч шүү дээ. За туулаа бүжин. Туулаа бүжин. За тэгвэл отгоо найз амтан байсан бол ямар амтан байх вэ юм бэ? Гүг амтан байх байсан бэ гэвэл би хилэн заахыг хүснэ. Хэлэнцээ. За хэрвээ би яг ингээ хүн биш өөр амтан байсан бол би өөрийгөө нэг тэмээ байх байсан гэж бодоод идэв. Гоё амтан тийм ээ тий. За туул амтан байсан бол ямар амтан байх вэ юм бэ найз минь? Лоо. Луу жилтэй болохоор луу юм байна л да. За өнөрөө найз амтан байсан бол ямар амтан байх вэ юм бэ? Үгүй яа цаан л гэж орж ирээд байгаа. За Амар удаан хөдөлгөөнд болохоор тийм үү? За бас. За Эрдэнэцэг найз минь амтан байсан бол ямар амтан байх вэ юм бэ? Би одоо явна гэж байх юм доо. Пар марч юм дээ. За даваа жаргал амтан байсан бол ямар амтан байх вэ юм бэ? Муура. За сэлэнг амтан байсан бол ямар амтан байх вэ? Панда. За үзэн шиг амтан байсан бол ямар амтан байх вэ? Туулал болох юм да. Бас. Тий. Чи туулаа таартай юм. Туулаад иртээ. За цэгийн найз амтан байсан бол ямар амтан байх вэ юм бэ? Би болохоор биш дээ. Ирвэс. За багш минь эрхэм мөндөд багш минь амтан байсан бол ямар амтан байх вэ юм бэ? Би ямар амтан байх вэ юм лоо? За чи хэлбэ. Оо тийм дөстэй юм байна те. Гэхдээ би нөгөө ер нь бол лууг айгу хүчрэг амтан гэж боддог. Өөрийгөө ч гэсэн айгу хүчрэг гэж боддог шин. Байхын сан гэж боддог байхгүй юу? За баярлалаа. За цаамаа өөрийгөө ямар амтан байх вэ юм бэ? Би могоо чинь бас Чи яг хортой нь хоргоо нь уу? Могоо дотор хоргоо гэж хоёр. бүх төрлийн могоо. Анаконда. Окей. Би одоо заяа. Манай ангийн хамгийн аригчин хэмбэг бол мандах гэж хариулаарай заяа. Тийм асуухгүй. Эгээс мандах гэж заяа. Тийм. За манай ангийн хамгийн эг найз заяа. Манай ангийн хамгийн аригчин хэмбэг. За осоод манай ангийн хамгийн аригчин хэмбэ. Мандах штэ.
Өөр хүмүүсээс асуух юм мандгаа яах юм? Асуух юм уу ершигөө? Юу гэсэн? Манай ингээ хамгийн аригч нь хэмбэ гэж. За, манай ингээ хамгийн аригч нь хэмбэ? Мөнх мандах штэ. За. За мандгаа. Мэн найз амтан байсан бол ямар амтан байх байсан бэ? За. Зөө. Манай ингээ хамгийн аригч нь хэмбэ? Аригч нь мандах юм болов. Дарга. Бид 10 жилээ төгсөөд түүнээс хойш өдгөөг 20 жилийг үдэжээ. Тэгээд анги хамт олонтойгоо цуглаад 2 дахь өдрөө бид үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байна. Эхний өдөр бид нар өчигдөр тэмцээнүүд 4 төрөл тэмцээнд оролдоод Олс таталтын төрүүлсэн. Мөн эмэгтэй дээс мөнгө медаль авсан. 2-т орсон. За тэгээд өнөөдөр би бас хүндэт тэмдгээр бас шагнагдсан байгаа. Хүндэт тэмдгээр холбооныхоо. За тэгээд нийт ангийнхандаа хүрэлцэн ирсэн ангийнхандаа цаашдын ажил хөдөлмөр өндөр амжилт үүсээ эрүүлийн аз жаргалтай байгаарай, гэр бүлд нь сайн мөнгөнийг үсэе. Мөн хүрэлцэн ирж амжаагүй ажилтай шалтгаантай байгаа хүмүүстээ бас дараагийнх нь үйл ажиллагаанд дараагийнх нь тэмцээн уралдаан үе тэнгийнхэн үйл ажиллагаа анги хамт олонныхоо ажилд идэвхтэй оролцоорой гэж хүсэж байна. За 20 жилийн ойгоор ангийнхандаа ийм гинтийн бэлэг барьсанд баярлалаа. 30 жилийн ойгоор хэдүүлээ улам олуулаа болж уулзахыг хүсэн өрөөё. Ингээд ангийнхандаа 20 жилийн ой мэндийг хүргэе. Хамт олноороо үнэхээр сайхан өдрийг өнгөрүүлж байна. Ингээд 20 жилийн дараа уулзах үнэхээр сайхан байна. Баярлалаа. 2006-аас хойш эдийг хүртэл 20 жилийн дараа ангийнхантайгаа уулзаж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Бас хаал осож ирсэн ангийнхаа хамт олон найз нөхдөд бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд нутагтаа ажиллаж амьдарч байгаа найз нөхөд болон ангийнхаа бүх хүүхдүүдэд эрүүл аз жаргалтай сайхан бүхний хүсье өрөөё. Одоо тэгээд үгээр хэлэхээ аргагүй сайхан байд юм байна. Нэг мэдгэд 20 жил болчихж 10 жилийн өмнө л 10 жил төгссөн гэл өгшөшнө гахал уулзсан. Одоо 20 жилийн дараа яг хэвэндээ нэг сайхан нэг үеийн залуучууд эргээд нэг газар бөөндөөнд суглаад ярьж хөөрөх, инээж хөхрөх, дурсамжаан сэргээж ярих зүйл их олон байд юм байна. Их сайхан зүйл байдаг гэдгийг л ямар ч өсө ойлгож авлаа. Тэгээд удахгүй 30 жилийн дараа 30 жилийнхээ уулзалтаар эргэн уулзцгаая. За ингээд ангийнхаа хамт олондоо маш их баярлалаа. Энэ жил ингээд манай ингээ 20 жилээ тэгсэн чинь ингээд ангийн маань андууд минь ингээд гинтийн билег бариад хөдөлмөрийн алдар гэдэг тэмдгээр шагнадیں۔ Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ хайртай шүү. Ангийнхаа найзуудтай, хайртай багштай бүгдээрэнд нь аз жаргал, сайхан бүхний хүсээ өрөөе. Тэгээд ингээд балмагдаад идэм бэ. Үг орж ирэхгүй байна. Баярлж байна. Хайртай шүү. Та нар намайг мэдэн дээ. Ангийн хүүхдүүд минь мэдэн шүү. Тэгээ найз нь хайртай шүү. Хайртай дэндүү хайртай да. За тэгээ үнэхээр үг орж ирэхгүй сэтгэл маш их хөдөлж байна. За тэгэл хайртай шүү. Ерөөсөө л хайртай гэлч. За баярлалаа. Сайн байна уу манайхаа 20 жилийн дараа уулзсандаа үнэхээр найз нь үнэхээр баяртай байна. Үгээр хэлэх аргагүй. Бүгд өөрийн карьертай, өөрийн мэрэгжилтэй болсон. Амьдрал ахуйн тэгшэрсэн ийм сайхан хүүхдүүд болсон байна. Тэгэхээр сэтгэл хөдлөн 2 өдрийг өнгөрөөж байгаад үнэхээр их баяртай байна. Цаашдаа хэдлээ бүрд 20, 30, 40 жил бүгд хамт байна. Бүгд нь хайртай шүү. Яг энэ мөчид үе тэнгийн одоо
ангийн байж гараад ирлээ. Нэг ирсэн сонир болчихлоо. За сайн байцгаана уу. Ингээд энэ сайхан орой мэндийг хүргэе. За яг энэ өдөр 10 жилийн төгссөн найзуудтайгаа ингээ 20 жилийнхээ ойг угтж байна. Тэгээд энэ 20 жилийнхээ ойг угтаад ингээд байж хаад үнэхээр гайхалтай байлаа. Одоо 10 жилийнхаа хөгжилтэй дурсамжууд, баяр гуниг, одоо хайр дурлал гэд бүхий л одоо сэдвээр бид нар ярилцаж, яг л одоо хүүхэд насандаа очсон юм шиг үнэхээр сайхан мөчүүд бас болж өнгөрч байна. Тэгээд өнөөдөр бол одоо манай ангийн маань одоо баярын үдшилэг ингээ эхлээд явж байна. Тэгээд бүх одоо төгсөгчд ангийнхаа хүүхдүүдээ бас баярлалаа гэд хэлмээр байна. Тэгээд бүгдэнд нь амжилт, амьдрал нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За бүгдэнд нь энэ өдрийн мэндэ. За ингээд 20 жилийн дараа ангийнхантайгаа уулзах их сайхан байна. 20 жилийн гэдэг бол нүд ирэмхийн зур өнгөрчээ. Хүүхэд насны дурсамж бүх сайхан зүйлүүд маань одоо сэргээд сайхан байна. Манай ангийнхан 20 жилийн дараа заримтай нь 20 жилийн дараа уулзж байна. Яг л хിവэрээ, яг л тэр зангаараа гоё байна. За тэгээд бүгднгийнх нь ажил амьдрал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Хэдүүлээ тэгээд 25 жил 30 40 50 байна. Улам гоё уулзалтаа. Бүгдээрээ гоё. Бүх одоо навж байгаа найзуудаа энэ өдрийн минь төргий. Тэгээ одоо тэртээ 20 жил өнгөрч. Тэгээ 20 жил болоод эргээд уулзахад ангийн найзууд маань бүгд л яг л хэвээрээ мэт харагдаж байна. Тэгээд 10 жилдээ найзлаад бүр тэрнээс бүр бага хасаа найзууд ч олон байгаа. Тэгээд 20 жилийн дараа эргээд уулзсан. Үнэхээр сэтгэл өндөр байна. Энэ 20 жил бол үнэхээр хурдан өнгөрслөө. Яг унах гэж байна. Тэгээд одоо ангийн андуудаа бүгд сайхан явж байгаа нь харагдаж байна найзуудаа. Тэгээд ангийн андуудаа бүгдэнд нэрүүлэх аж аргал сайн бүхнийг хүсье. Найз нь та нартай хайртай шүү. За бүгдэнд энэ бичлэг үзэх өдрийн мэндийг хүргэе. Тэгээд 20 жилийнхаа уулзалтаар ирсэн байна. Сэтгэл маш өндөр байна, маш баяртай байна, хөөрж байна, догдолж байна, гоё байна. Тэгээд цаг хугацаа их хурдан. Нэг мэдхэд 20 жил болсон байна. Тэгээд хүрэлцэн ирсэн найзуудаа бүгдэнд нь баярлалаа. Тэгээд та нартай хайртай шүү. Бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд 30 жил, 40 жилдээ, 50 жилдээ хөдөлөө дурсамжаа хамтаа бүтээцгээе. За ангийнхандаа энэ өдрийн минь төргийа. За би одоо ингээд Эрдэнэт хотод амьдарч байгаа 20 жилийн дараа ер нь бол уулзаагүй маш олон ангийнхаа хүүхдүүдтэй уулзж байна. Маш их сансан байна. Бусад ангийг бодоход одоо манай ангийн хүүхдүүд хөгшрөөгүй яг л хэвээрээ 20 жилийн өмнө яаж төгсөж ирсэн яг л тэр хэвээрээ байгаа юм шиг надад бол маш гоё санагдж байна. Тэгээд ангийнхантаа маш их хайртай шүү. Зөндөө их сансан байна. Тэр болгон санснаа мэддэггүй юм байна. Тэгээд сансан болохоор сэтгэл маш их догдолж та нартаа ад жаргал, эрүүл их амьдралд нь сайн сайхан бүхнийг өөртөө хүсдэг бүх сайхан бүхнээ та бүхэндээ хүсэж байна. За тэгээд дараа олон жилийг бид нар хамтдаа туулж, урт удаан дурсамжийг хамтдаа бүтээх он жилүүдийн урсгал хөвөрсөөр ах болно. Хайртай шүү та бүхэндээ. За тэгээ хүрэлцэн ирж анжаагүй ангийнхаа найзуудад дараагийнхаа уулзалтанд заавал зориод ирээрээ. Чи ирвэл анги үрдэн, чамайг ирвэл дурсамж үрднэ. Хайртай шүү ангийнхандаа. Баярлалаа. За ингээд 20 жилийн уулзалтандаа ирсэн найзуудаа бүгдэнд нь баярлалаа. Мөн ирэх сэтгэлтэй байсан ч ажил нь амжаагүй бүх найзуудаа бас баярлж байгаа шүү. За тэгэхээр сурагч нас гэдэг бол үнэхээр мартагдчихгүй гинэн цагаахан ийм үе байдаг. За тэр үедээ бид нар маш их дурсамжийг бүтээсэн ийм хүүхдүүд эргээд 20 жилийн дараа уулзахад үнэхээр гоё байна. Эргээд бид нар сурагч насндаа очсон, сурагч үеэр дурсан, эргээд хүүхэд болсон юм шиг ийм гоё өдрүүдийг өнгөрүүлж байна. За тэгэхээр ангийнхаа бүх найзуудаа маш их хайртай шүү. Манай ангийнхан бол үнэхээр хүнлэг, хүн чанартай, сайхан сэтгэлтэй, нэгнийгаа гэсэн сэтгэлтэй ийм сайхан хамт олон байдаг. За ийм хамт олон байдаг нь болохоор бүх зүйл дээр харагдаж байгаа. Нэгэндээ тусалдаг, нэгнийгаа хайрладаг, нэгнийгаа дэмждэг ийм сайхан хамт олон байгаа.
За бүгдээрээ тэгээд ирэх 30 40 50 жилээрээ бүр олуулаа сайхан уулзаж олон сайхан дурсамжийг бүтээцгээе. За тэгээд 2006 оны 3 дугаар сард 11-нд ингээд уулзалт бас өнөхөр сайхан болж байна. 20 жилийн дараа уулзаад бас сэтгэл бол үнээр тоглолт юм байна. Тэгээд ангийнхан нийт хамт олондоо бас цаашдын ажил амьдралынх нь цаашдын ажил амьдралынх нь ажил үйлс нь олон хүндрэл амжилт өгсөн өрөөгөөд эрүүлэг хамгийн сайн захмуныг бас найз эрдэнэцэгтийн зүгээс хүргүүлж байна. За тэгээд мөн одоо цаашдаа 30 жилийн бас арга хэмжээ одоо 10 жилийн дараа болох бах. Бас 20 жилгээ уулзаад бүгдээ бас инээд хүртээ уулзах юм бас өргөн сайхан ерөөлийг бас өргөндөшүүлье. Тэгээд та бүхэнд хайртай шүү. За хөөрхөн шавнартайгаа 20 жилийн дараа турсамж уулзалтаар уулзаж байгаадаа баяртай байна. 20 жилийн өмнө нялх жоохон хүүхдүүд маань эрдмийн амьдралын одоо урт замд хөл тавиад эрдмийн сайхан өргөөгөө орхио явж исэн бол өнөөдөр сайхан бие хүмүүс болоод төлөвшөөд эргээд бид нар уулзж байна. Өнөөдөр бол хамгийн сайхан баяртай аз жаргалтай сайхан өдөр байна. За шавнартаа баяраа сайхан тэмдэглээрэй. Энэ уулзалтаа бас дурсамж дүүрэн нэгэн сайхан насан туршийн дурсамжийг бүтээгээрэй. За цаашдаа шавнар минь ажил амьдралдаа өндрөөс өндөр амжилтыг гаргаарай. Гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхний хүсье гэж өрөөе. За шавнарын минь энэ нөхөрлөл мөнхөд бат байг гэж өрөөё.